Би 2001 онд төслүүдийн дээд сургуулийг ил Гамболд багшийн удирдлагаар төгссөн. Оюутан байхдаа хүүхдийн урлан бүтээгдэхүүнд ажиллаж 6 сар ажиллаж байсан. Тэгээд урлан бүтээгдэхүүнд 18 жил ажиллаад 2015 оноос уран бүтээлээ хийж байгаа. Чөлөөт уран бүтээлч болсон. Бүтээлээ бол ерөөсөө төгссөн цагаас айл хойш хийсэн. За наваа Чимбаярын болор гэдэг би уран зургийн мэргэжлийг 1995 онд Ичноров багшийн урланд орж суралцж 2000 онд төгссөн. Тэгээд түүнээс хойш ер нь уран бүтээл хийж байна да. Одоо энэ удаагийн имчилгээ маань Монгол бүтээгдэв гэдэг сэдвтэй тийм болоор төвшинт төр мөнхад гэсэн 3 уран бүтээлчийн хамтарсан имчилгээ байна. Бид гурав бол уран бүтээлээрээ найзууд. Миний хувьд энэ бүтээл үйлчлэнд оролцож байгаа бүтээлүүд маань Монголд харж болох Монгол ёс заншил аж ахуй амьдралыг бүтээлдээ тусахыг хичээлээ. Бид гурийн үзэсгэлэн бол ер нь бол бид 3 төрлөөр гэх юм уу манай нэг найз Төвшөө байна, Мөнхбат байна. Бид гурав энэ сүүлийн үед их хөдөө гадагшаа эдгээр их үзэсгэлэнд хамт явсан. Тэгээд тэрнийхэн тайлан маягаар ч юм уу бид гурийн зураг юм зохицоод байгаа ч юм шиг. Тэгээд энэ сүүлд явхад энэ Монгол арт энэ бидрийг спонсорлож туслаж дэмжсэн. Тэр утгаараа энэ чинь бас үзэсгэлэн арга гэж зориод энд бид гурав үзэсгэлэн гаргаж байна. Энэ жил үнэхээр их олон газруудаар аялж, олон хөтөлбөрт хамрагдаж явсан маань миний хувьд болохоор их тийм хөгжих, өөрийгөө хөгжүүлэх, хийж байгаа бүтээлийнхээ нэг өвөрмөц онцлогийг олж хараад их нэмэр тус боллоо. Ер нь уран бүтээлч нар бол их аялж, явж, тэр дэлхийн урлагтай танилцж байх нь бол өөрийгөө хөгжүүлэхэд бол маш их хэрэгтэй. Очоод хараад мэдэх зүйл гэдэг маань болохоор бидний нөгөө өөрийнхөө бусдаас их ондоо гэдгийг тийм ялгаж харах нь илүү өгөөжтэй байдаг. Яагаад гэвэл одоо Монголд амьдарч байна гэдэг нь өөрөө бусдаас өөр байхын тийм тодорхойлолт юм байлээ л дээ. Тэрнээс яг технологи гэдний ажууд бол хувьд бол гадны тэр бүтээлүүдээс харж сурахад бол үнэхээр өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах тийм шаардлагатай байна гэсэн тийм юунд хийж сайжруулж авч чадсан л гэж бодож байна. Энэ удаагийн үзэсгэлэн маань бид 3 найзын хамтарч гаргаж байгаа үзэлт маань Монгол бүтээгдэв гэдэг сэдвтэй. Монголынхоо ёс заншил урлагийг нэг нь байгалийн төслөлөөр нөгөөх нь төвшин төр маань болохоор ардын урлал буюу хээ гоёг орчин үеийн бүтээлээр хийх. Минийх болохоор илүү тийм сэдв хөөсөн одоо тийм Монгол ёс заншил тэр агуулгыг тусгах гэж хичээсэн тийм Монголынхоо соёлыг 3 өнцгөөс хийж хамтарч гаргаж байгаараа онцлогтой үзэсгэлэн болж байгаамаа. Тэгээд ер нь бол байгалийн чиглэлээр оюутан байхасаа л ер нь зурж ясал л та. Тэгээд ер нь бол явсан газраа зураад явах дуртай байгалийн. Тэр утгаараа ер нь байгаль руу төлөвлөгөө юм хийж байна да. Ер нь биднийг ингээд Монгол уран бүтээлч нарын очсон тийм газрын бидний бүтээл бол бусдаас их ондоо юм бэл. Ер нь ингээд адилхан бодитойгоор зурсан ч байсан. Одоо хээх вараа чимэглэлээ зурсан ч байсан. Бусдаас их өөр юм байна. Энэ болохоор нөгөө бидний амьдралын хэв маяг, нүүдлийн соёлоос тийм их хамаардаг юм шиг байна. Тэгэд яагаад эдгээр танах ингэж юм шашныг одоо зурлаа гэхэд яагаад юм өөрөөр тийм ээ ийм өөр байгаа юм бэ гэд асуудаг. Энэ болохоор нөгөө манай амьдралд бидний ёс заншил шингэсэн байгаа утгаар яалцшгүй л тэднэр тийм ялгарч ондоочлолтой байд юм бэл. Тэр ондоо нэр нэг тийм таалагдсан юм билээ гадны уран бүтээлч нарт.
Тэрнээс үг одоо бидний нэг хэр сайн бурхан зурдаг, хэр сайн байгаль зурдаг гэхээс илүү Монгол ийм нөхцөл байдал дээрээс гарсан бүтээлүүд маань давуу талтай тийм сонирхолтой байсан. Үзлэнгүүд оролцож байнгын л оролцдог. Бие даасан үзлэн бол яг 3 удаа бие даасан үзлэн гарсан. Ер нь яг байгаль чиглэлээр уран зургаар үзлэн гаргасан. Ирэх жил улс тунхсны баяраар үзлэн гарна гэж 13 хайрхан байгаа. Төрийн таглагт хайрхнуудаа үзлэн болгох гэсэн зорилготой ажиллаж байна. За 2025 онд Монголынхаа дөрвөлг урлагийг таниулах гэж олон улсад одоо үзэсгэлэн болон арт аялалд оролцсон бүтээлч гэх юм бол энэ Мөнхбат, Болор, Түвшин төр гээд 3 уран бүтээлч байна. Тэгээд 1 жилийн хугацаанд за Дубай, Энэтхэг, Япон, Солонгос, Оросын холбооны улс гээд бас 6-7 улсаар бол Монголынхаа дөрвөлг урлагийг таниулж арт фэйр, арт фестивалуудад оролцсон. Тэгээ энэ 3 уран бүтээлч маань өнөөдөр одоо шинэ оны босгон дээр Монгол бүтээгдэв гэсэн ийм сайхан томоохон хэмжээний үзэсгэлэн манай Монгол арт галерейд ингээд үзэсгэлэнгээ нээх гэж байна. Тэгээд энэ 3 уран бүтээлч бол гурлаа бол бас өөр төрлийн ийм бүтээлүүд хийдэг. За Болор зураачийн хувьд бол Монголын одоо нэрт зураач манай дүрслэгийн сургуулийн олон жил одоо захирлаар ажилласан Эчин Нороо багшийн маань юм шав байгаа. Тэгээ багшийнхаа Эчин Нороо багш маань бас маш сайхан одоо Монголынхаа байгалыг зурж үлдээсэн юм бүтээлтэй ийм мундаг зураач байгаа. Багшийнхаа энэ байгалийн сэдвт зургийн энэ төрлийг яг одоо үргэлжлүүлээд бүтээлийг тойровж байгаа мөн маш олон үзэсгэлэнд оролцсон ийм авьяаслаг, туршлагатай ийм уран бүтээлч байгаа. За Түвшин төр зураачийн хувьд бол манай дүрслэгийн сургуулийн арьсан урлагийн ангид төгссөн. Тэгээ Ариун бол багшийн удирдлагын доор Эрдэнэ чимэг багшийн ангид бас ингээд сурж исэн. Ерөнхийдөө чимэглэх зураач гэж явдаг. Тэг арьсан урлаг нь бол манай Монголын бас энэ үндэсний өв соёлын нэг байгаа. Тэгээд 2026 онд Монголын арьсан урлагийн хөрөл бог нийгэмлэгийн 10 жилийн бас зориулж Түвшин төр маань бас энэ үзэсгэлэнд орохоор болсон. Ер нь хөрөл бог нийгэмлэгийн одоо гишүүн уран бүтээлч гэж явдаг. Тэгээд арьсаар бол маш гоё юм чимэглийн за тэр бүтээлд нь бол тэр арьсын гоё мэдэрч амилуулж за тэр гоё өнгөний дагнаас за бэлэгдэлтэй энэ бүтээлүүд дээр бол маш гоё юм өнгөлөг тийм чимэглийн гоё зохиомжуудыг л ингэж хийдэг юм авьяастай уран бүтээлч байгаа. За Мөнхбат зураачийн хувьд бол манай дүрслэгийн сургуулийн бас энэ Репни академид төгссөн бас Монголын нэртэй зураач Гамбол Тогшин шав байгаа. Тэгээд Мөнхбат маань бол маш одоо уран бүтээлийн эрэл хагуулыг маш хийдэг. Тэгээ Монгол зураг, за шашин, соёл, за бүтээлээс нь бол тий олон юм одоо зүйлийг олж харж одоо задлж ингээд бүтээлийн ярих юм бол маш олон зүйлийг бол ярина. Тэгээд энэ 3 уран бүтээлч бол гуруулаа одоо уран бүтээлийн найз нар тэгээд бүтээлээрээ ч тэр өөрсдийн туршлага ололт амжилтаараа ч гэсэн бас 90 цент хүрсэн гэж миний хувьд бол ингэж боддог. Тэгээд энэ үзэсгэлэн маань бол маш сонирхолтой ийм 3 уран бүтээлчийн маань ийм тайлан үзэсгэлэн болж байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнд нас амжилт хүсье. Ер нь цаашдаа ч гэсэн олон ийм сайхан бүтээлүүд тойрвож манай одоо олон хүний мэлмийг баясгаасаа гэж одоо хүсэж байна. Тэгээд Монгол арт галерейтай бол бас хит ийм гадны үзэсгэлэнээр бол хамтарч ингэж оролцсон ийм уран бүтээлчд байгаа. Тэгээд энэ хамтын ажиллагаагаа бас ингээд тайлагнаад энэ гадаад дотоод яваад үзэж хаарсан тий туршлага хуримтлуулсан. Эндээс бас олон ийм соёлын дүрслэг урлагийн харилцааг ингээ өргөжүүлэхэд манай 3 уран бүтээлч бол маш идэвхтэй сайн оролцож бүтээлээ ингэж хийсэн байгаа. Тэгээд энэ удаагийн үзэсгэлэн бол энэхүү одоо бидний хамтын ажиллагааны юм тайлан үзэсгэлэн гэж хэлж болно.